2025 он загасны орд. За загасны ордынхны маань хувьд 2025 он маш том эхлэлүүдийн үе таалга нэгдэж байгаа жил байгаа. За загасны ордынхны маань хувьд өнгөрсөн жил гарan бол санчир гарагийн нөлөөлөлт байсан учраас асар олон limitation, асар олон саадуудыг, асар олон ийм контролд автсан мэт юм мэдрэмж үү. За нэг талаараа бас зарим нэг зүйлүүд хүснээр нь бүтэхгүй байх. Зарим нэг талаараа өөрөө чинь тодорхой хэмжээр хашсан өөрөөс чинь нэлээд хүч шаардагдсан, нэлээд хөдөлмөр шаардагдсан юм үйл явдлуудыг бол татсан байна. За загасны ордны нартай, загасны ордны мандалттай хүмүүсийн маань хувьд ирж байгаа 2025 он ангараг гариг ухрах хөдөлгөөнийг Мэлхийн ордонд болон Арслангийн ордонд хийснээрээ танд тухайн жилийн эхний 4 хагас илүү их мэдрэгдэх болох нэ. Тэгэхээр загасны ордны мандалттай хүмүүсийн маань хувьд ухарж байгаа энэ ангараг гариг маань таныг ямар нэгэн байдлаар илүү их өөрийнхөө хобби зүйлүүд, өөрийнхөө сонирхол зүйлүүдэд илүү идэвхтэй өөрийгөө чиглүүлэхэд нөлөөлсөн байна. За нөгөө талаараа гэр бүл үр хүүхэдтэй загасны ордныхны маань хувьд үр хүүхэдтэйгээ холбогдсон ямар нэгэн саадуудыг, асуудлуудыг даван туулж байгаа харагдаж байна. За нөгөө талаараа ангараг гараг ухрахлын хийж байгаа маань таныг эргээд илүү зоригтой алхам хийхэд нөлөөлсөн юм өөрчлөлтүүдийг бол татж байна. Тэгэхээр ангараг гараг өөрөө чинь хобби, дур сонирхол зүйлүүд дээр бол ухрах хөдөлгөөн хийж байгаа маань өөрийн чинь сонирхол хобби зүйлүүд дээр ажиллах, за иргэн дахин хоббигоо сэргээх, өөрийгөө дахин олох үгээрээ дамжуулан. За нөгөө талаараа бас дуртай зүйлүүдээ хийж санхүүгээ босгох гэсэн юм боломжуудаар хангаж байна. За эхний 4 сард бол таны хувьд нэлээд олон хөдөлгөөнтэй үйл явдлуудыг, зоригтой алхмуудыг санхүү дээрээ зориулан хийх нэ. За бархас уд гарыг Мэлхийн орд руу 6 сар шилжилт хөдөлгөөн хийн. За энэ үе бол таны хувьд эргээд тодорхой хэмжээгээр өөрийнхөө зоригтой хийсэн алхмынхаа үр дүнгуудыг хүртэх. За дээрээс нь үр хүүхдтэйгээ харилцаа холбооны асуудалтай бол үр хүүхдтэйгээ харилцаа холбоо илүү идэвхтэй болох. За нөгөө талаараа бас сургууль соёлд сурыг, сонирхыг, өөрийнхөө хоббиг дэмжиж, дуртай зүйлүүдэд илүү их хөгжүүлэх гэж байгаа бол та сургуульд орох боломжийг хүртэл 2025 онд танд өгч байна. За бархас уд гарыг маань дараагийн 1 жил таны хувьд азаа турших, риск хүлээх, шинээр ямар нэгэн зүйлийг эхлүүлэх байршил чинь хүрсэн ирж байгаа учраас буюу 2 дугаар хагас 2025 оны 2 дугаар хагасад та илүү зоригтой алхмуудыг өөрийнхөө бизнес дээр, ажил дээр эхлүүлнэ. Ямар нэгэн олон хүн төрдөг ажлуудыг хүртэл та энэ үеэр эхлүүлэх бүрэн боломжтой болох нэ. За нөгөө талаасаа болохоор бархас уд гарыг маань таныг удирддаг гариг. Таны хувьд өөрийгөө өнгөрсөн 24 онд нэлээд өөрчлөх, илүү их өөрийгөө таньж ойлгох, ямар нэгэн зүйлийг өөрөөсөө явуулж, шинэ зүйлийг эхлүүлэх боломжоор хангаж өгсөн бол 2025 он таны хувьд үүн дээр ажиллаж зоригтой алхам хийх боломжоор хангаж өгч байна. Тэгэхээр юу хүсээд түүнийг хийж эхлүүлэх ийм олон эерэг боломжууд 2025 оны 2 дугаар хагасаас эхлэх юм. Бархас уд гарыг маань дараагийн 1 жил энэ байршилд чинь байх учраас зарим маань энэ үеэр үр хүүхэдтэй болох, шинэ хоббигоо өнгөлж тордох, шинэ бизнесийг эхлүүлэх, өөрийнхөө дуртай зүйлүүдээр дамжуулан сурч мэдэх, өөрийгөө нээх олох гэдэг ийм олон гайхалтай үеийг дуудаж байна. Нар сарны хэртэлт бол хонь жинлүүрийн ордон сүүлийн 3-4 сард бол болно. Тэгэхээр энэ үеүүдээр болсноороо таны амьдралд өөрөө чинь санхүүгийн байдал зүйлүүд дээр ямар өөрчлөлтүүд гаргасан. За үүнийг цааш ямархуу байдлаар авч явах уу? Мөнгө, санхүү, орлого ашигын хувьд танд ямар шин зүйлүүд нээгдсэн? Үүнийг цааш ямархуу байдлаар авч явах вэ? Яаж нэгэ тогтоох вэ гэдгийг санчир гарыг санхүүгийн байдал дээр чинь 5 сараас 8 сарын хооронд оршихтой мэдрүүлэх болно. За таны хувьд бол санчир гарыг бол зуны саруудад бол амьсгаа авах боломжийг бол өгнө. Учир нь санчир гарыг таны ордноос гарan хоньны орд руу шилжилт хөдөлгөөнийг зуны 3 сар бол хийх нэ. За тэгэхээр энэ үеүүдэд таны хувьд бол илүү эрх чөлөөтэйгээр өөрийгөө бүтээсэн, өөрийгөө олсон, өөрийгөө таниулсан, хинбэ гэдгээ ойлгуулсан юм үе рүү бол орж байгаа. Тэгэхээр бол дараагийн зуны саруудаас ахуулаад санхүү дээрээ ямар зүйлүүдийг та хийж бүтээж эхэлсэн үүн дээрээ
ажиллах боломжийг илүү их татаж эхлэх нэ. За сугар гариг ухрах хөдөлгөөнийг бол хонь болон загсны ордны хооронд бол хийн. Тэгэхээр таны хувьд ямар нэгэн байдлаар өөрийгөө илэрхийлэх байдал, өөртөө анхаарах байдал, өөрийгөө авч явах байдал болон өөртөө хөрөнгө оруулах байдлууд бол хаврын саруудад асар идэвхтэй болно. За гэхдээ бол ухрах хөдөлгөөн хийснээрээ таны хувьд өөрийгөө өөрчлөх, өөрийгөө таниулах, харуулах боломжуудыг бол үүсгэж байгаа боловч ухрах хөдөлгөөн хийж байгаа үеүүдэд ямар нэгэн шин зүйлд хөрөнгө оруулалт хийх, эсвэл шин зүйл худалдаж авах гэдгээс татгалзах хэрэгтэй. За ялангуяа энэ үеэр гоо сайхны хагалгаа, эсвэл үнэтэй зүйл худалдаж авах юм бол та эргүүлэн буцааж өгөх шаардлагатай болно гэдгийг анхаарах шаардлагатай. Нөгөө талаас өөртөө анхаарах, өөрийнхөө гоо сайханд анхаарах. За боломжийг бол 2025 оны 3-аас 4 сар бол танд өгч байна. За нар сарны хэртэлт бол хамгийн идэвхтэй үе 2025 оны 3 сараас 9 сарын хооронд байгаа. За ерөнхийдөө бол ирж байгаа одоо 1 жил 6 сарын турш хэртэлт таны ордонд буюу загсны ордонд болно. За тэгэхээр бол загсны ордонд өнгөрсөн жилийн хувьд маш их хаалттай байсан ажил, карьер, өөрийгөө олох, таних байдал, өөртөө амжилт татах байдал, өөрийн чинь амьдралд шин зүйлүүд болох одоо өөрчлөлтүүд, амжилтууд, шинээр өөрийгөө нээх боломжууд гэд асар олон одоо хаалтуудын үүд хаалга нээгдэж байна. Тэгэхээр загсны ордныхны маань хувьд 2025 он бол ялангуяа намрын саруудад маш их амжилттай өөрчлөлтүүдийг бол амьдралд чинь татж байна. Тэгэхээр шин зүйлүүдийг эхлүүлэх, шинээр өөрийгөө дахин сорих. За энэ үеэр таны хувьд магадгүй үнэр, амт, тест одоо юу гэдэг амьдралыг харах байдлууд бүгд илүү их одоо нээлттэй эерэг өөрчлөлтүүдийг бол татна. За нөгөө талаасаа бас ажил, карьер дээр чинь том боломжууд, хувь тавилангийн эргэлтүүд, эерэг өөрчлөлтүүд бол гарч эхэлнэ. За дээрээс нь таны хувьд бас одоо ямар нэгэн байдлаар албан тушаал руу зорьсон, өөрийгөө бас илүү их сорьсон ажлуудыг эхлүүлэх боломжтой болно. За зарим маань энэ үеэр бие махбод, бие физиологтой илүү их анхаарч илүү олон өөрчлөлтүүдийг эрүүл мэнд, бие физиологтой хийж эхлэх нь байна. За ямар ч байсан таны хувьд өөрийгөө сорих, өөрийгөө нээх, өөрийгөө олох, өөрийгөө илүү их таниулах гэдэг энэ эерэг өөрчлөлтүүдийг бол амьдралдаа 2025 онд хийж эхлүүлэх нь байна. Тэгэхээр амьдралдаа ер нь бол одоо хамгийн их чухал бас эерэг өөрчлөлтүүдийг татж байгаа жилүүдэд чинь нэг бас өөрөө 2025 он байгаад одоо эхлэлээ бол тавьж эхлэх нь байна. За санчир гариг бол таныг нэлээд одоо агшааж, нэлээд олон янзаар одоо шалгасан бол эннийхээ үр дүнгуудыг одоо танд багаар өгөж эхлэх нэ гэсэн үг. За нөгөө талаас болохоор 2025 он Тэнгэрийн ван гариг Эхрийн ордонд шилжилт хөдөлгөөнийг ирж байгаа 7 сард бол хийнэ. Тэгэхээр энэ 7 сард хийж байгаа хөдөлгөөн маань таныг за нэг талаараа бас их тийм тодорхой хэмжээний таны одоо гэр бүлийн амьдрал, хаана амьдарч байгаа байдлууд их өөрчлөгдөн. Тэгэхээр таны хувьд их ойр орхон газар нутаг солих, их ойр орхон байшин орон байраа солих ч гэдэг юм. Ийм өөрчлөлтүүд бол гарна. За таны хувьд бол ямар нэгэн одоо өөр улс орныг зорих юм уу, гадаад улс орныг зорих юм уу. За тэр улстай очиод дахиад өөр улсыг зорих ч гэдэг юм. Нэг юм маш их хөдөлгөөн таны одоо ирээдүйн амьдрал дээр маш их хөдөлгөөнийг Тэнгэрийн ван гариг бол авчирна. За нөгөө талаасаа бас орон байран дээр чинь гинтийн одоо өөрчлөлтүүд болоод төлөвлөөгүй зүйлүүд гарч ирэх боловч энэ маань таныг эргээд дахин шинээр өөрчлөх, өөрөөр харах өнцгүүдийг чинь орон байр, газар нутаг байршил дээр чинь бол өгж эхэлнэ. Тэгэхээр дараагийн ерөнхийдөө бол 7-8 жилийн турш таны хувьд бол хөдөлгөөн, нүх, суух гэдэг энэ өөрчлөлтүүд бол идэвхтэй үүсэж байна. За нөгөө талаасаа бас таны хувьд ямар нэгэн докторгүй дотоод одоо оюун санааны өөрчлөлтүүд, амьдралыг харах өөрчлөлтүүд, за дээрэс нь гэр бүлийн харилцаа зүйлүүдээр чинь бас том эргэлт өөрчлөлтүүд одоо эрэг талаараа бол болох боломжтойг бол харуулж байна. Тэгэхээр бол 2025 он таны хувьд асар их азаа туршсан жил бол залгана. За энэ азаа туршсан жил дээрээ та амжилттай даван туулна. Дээрээс нь таны энэ зоригтой алхам чинь танд эргээд олон одоо харилцаа, олон одоо амжилттай өөрчлөлтүүдийг бол татаж өгөх юм таатай жил байна. За нөгөө талаасаа бас таныг одоо санчир гариг маань нэлээд лимиттэй, нэлээд одоо ийм
юу гэдэг шалгасан ийм жил дээр явж ирсэн бол энэ шалгуурыг та маш амжилттай давсны дараа бол асар том одоо амьсгаа авах идэвхтэй өөдрөг өөрийгөө сорьсон бас дээрээс нь бусдыг манлайлсан ийм эерэг өөрчлөлтийн жил танд 2025 он залгаж байгаа гэж бол харагдаж байна.